За нэг жоохон тийм хүндтэй сэдвээр ярилцъя. За тэгээ бид нар ярьдаг штэ тий ингээд Бурхны заасан зургаар л явж байна да. За эсвэл одоо зарим хүмүүс нь хизээж одоо тий хүн одоо Бурхны заасан зураг гэж байдгүй маа хувь тавилангаа өөрсдөө бүтээдэг юм аа гэдэр гэд ярьдаг тий. Тэгэхээр ер нь бол бид нар тий Бурхны заасан зургаар явд юм уу? Хувь тавилангаа эсвэл өөрсдөө бүтээдэг юм уу гэвэл тийм аль нь. За яагаад гэвэл бид энэ хорвоо ертөнцийн эрэхтэй нэг тодорхой хэмжээний үүрэг даалгавар болоод хийх үүрэг даалгавартайгаа ирдэг. За тэгэхээр хийх үүрэг даалгавартайгаа ирж гэн гэдэг нь юу юм гэхээр та энэ хорвоо ертөнцид зоригтой ирсэн гэсэн үг. Их дэлхийн маань нэгсэндээ том одоо өөр одоо тэ битүүд оршин тогтнож байгаа одоо гариг эрхсээс өөр нэг ялгаа нь юу юм гэвэл юм сургууль буюу бид өөрийнхөө тэр чадамж мэдлэгийг дээшлүүлэх гэж өөрийнхөө сүнсний төвшинг одоо өсөх гэж ирсэн одоо тийм сургууль гариг гэж ойлгож болох нь шүү дээ тий. Тэгэхээр сургуульд одоо бид нэр яах гэж сурдیں۔ За одоо жишээлбэл Монголдо байж агаад гадагшаа сургуульд сурах гээд одоо явлаа гэхэд тэр сургуульд том зорилго нь бол юу юм нэг эмч болох гэж ч юм уу нэг багш болох гэж ч юм уу нэг доктор профессор одоо ямар нэгэн одоо тийм зорилго тэгээд явж байгаа шүү дээ. Өөрийгөө төвшөнд илүү сайн ахиулахын тулд. Тэгэхээр мэдээж тэр сургууль эхлээд бол зорилго бол тодорхой байгаа. Би тэр сургуульд сурснараа доктор болох гэж байгаа, мэргэжлээ дэвшлүүлэх гэж байгаа, эмч болох гэж байгаа гэж зориод явж байгаа шиг бид яг энэ одоо тэ бидний сүнс ч гэсэн энэ орчлын ертөнцийн яг тийм зорилго тээж ирдэг. Гэтэ зорилго нь бол тодорхой байдаг буюу үүнийг Бурхны заасан зураг гэдэг. Нэгсэндээ миний одоо сүнсний төвшинтэй урд нь ямар төрлүүдээр дамжаад явахдаа ямар зүйлийг дотоо орхитулсан, ямар зүйлийг буруу хийсэн, ямар зүйлийг сурах гэж үлдээсэн гэдэг тэр зүйлийгээ би сурахын тулд тэр зүйлийгээ тэгээ алтаагаа засахын тулд тэр зүйлээс суралцахын тулд би энэ орчлон ертөнцийн өнөөдөр энэ төрхийг олоод ирж байгаа гэсэн. За гэхдээ яг түүнтэй том зургаар нь хараад өөртөө сонгодог бахна штэ. За би ийм зүйлийг дотоо орхитулсан юм байна. Одоо юу гэдэг яг нэг сургуульд сурахдаа бид нар яаж байгаа юм өөрсдөө ангиа сонгож байгаа зү тий. За би эмч болохын тулд надад яг энэ сургуулийн энэ анги нь хэрэгтэй юм байна гэд сонгож штэ. Хөтөлбөрөө хараа тий. Зэр одоо мэрэгжил сонголтоо сонгож байгаа шиг би өөрөө нэгсэндээ сонголтоо хийж штэ. За би яг сүнсний төвшингийн энэ зүйлийг би ахиулахын тулд би яг энэ амьдралыг сонгоно. Би энэ гэр бүлийг сонгоно. Би энэ ээж аавыг сонгоод нэгсэндээ ээж аав бүх зүйлийгээ бид өөрсдөө сонгодог. Магадгүй өнөөдөр таны амьдралд те одоо таны хань ижил таалагдахгүй, таны өр хөвгт чи өвгөнд чинь орохгүй. За магадгүй ингээд зарим хүмүүс миний одоо ээж аав гэдэг дандаа ээж аав руугаа одоо буруугаа чихэх ч юм уу те. Би ийм гэрт төрсөн болохоор ээж маань намайг хайрлаагүй болохоор ээж аав маань намайг багт хаяад явсан болохоор эдэр гэсэн одоо нөхцөл байдалтай амьдралууд зөндөө байдаг. Гэхдээ тэр хүмүүст одоо зориулж хэлэхэд тэгээд яг тэр зүйлийгээ буруутгасаар л явж идэг. Тэгвэл таны сонгосон амьдрал юм аа, таны сонгосон ээж аав юм аа гэж хэлмээр. За тэгвэл яагаад ингэж сонгож байгаа? Хүн сайхан л амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Сайхан байхыг хүсчээж яагаад тэгвэл би эрэхтэй ийм гэр бүлийг ийм хань ижлийг, ийм орчныг сонгоцсон бэ гэдээ магадгүй зарим нь бодож байгаа. Яагаад гэвэл тэр зүйлээс чи нэг юм сурах ёстой байсан учраас сонголтоо хийсэн гэсэн үг байна шүү дээ. Ягаад одоо танаас шалтгааллахгүй нөхцөл байдал нөх хүмүүс үүлийн үр гэж яриад байгаа. Тэ? Тэгвэл тэр үүлийн үрийг та суралцах хэрэгтэй байсан байхгүй юу? Магадгүй та багада аавын хайрыг, ээжийн хайрыг мэдэрч өсөөгүй байж болно. Тэгвэл та ээжигээ аавыгаа ч юм уу те ингээд айгу муу аав ээж байсан намайг хайрлаагүй. Тэгэж бодож иж магадгүй. Тэгвэл та өөрөө тэр одоо их ээжийн хайр халамжийг муу аавын хайр халамжийг одоо мэдрэхгүй өсөх ямар байдаг гэдэг тэр дэлхийд одоо суралцах гад ирсэн нэг сурах ёстой зүйлийн чинь л нэг хэсэг байсан бахана штэ тий. Бид нар одоо мэрэгжил сонголтоо хийж л одоо зөвхөн тэр мэрэгчлэр өнөдөө яагаад байхгүй хажуугаар нь хідл усаа суужруулна. За тэгээ гүнзгий төвшин за одоо юу гэдэг ингээл нарийн мэрэгжлийн одоо зүйл нь ингээд ангиа сонгодог шиг яг тэр одоо ангиа сонгоод анги дотроо бид нар сурах ёстой одоо хичээлүүдээ сонгодог шиг тий. Таны амьдралд өнөөдөр одоо танаас шалтгааллахгүйгээр тохиолдож байгаа бүх юмс та өөрөө сонгосон. Тэгээд түүнийг яах гэж сонгосон гэхээр та түүнээс нэг юмыг ойлгох гэж, суралцах гэж сонгосон буюу нэгсэндээ бурхантай цуг суугаад өөрийнхөө амьдралын хувь тавилан зургийг бүтээгээд
За тэгээ тэр одоо зургаа хараад за би энэ амьдралыг туулаад ингээд буцаад ирэхэд би энэ зүйлийг сурчаад ирэх юм. Тэгэхээр би сүнсний ган төвшинг ахиулаад дараагийн төрөл рүүгээ шилжилтээ хийх юм байна гэж сонгож ирдэг байна. Тийм учраас одоо бид нар өнөөгийн нөхцөл байдалд танаас шалтгааллахгүйгээр тохиолдож байгаа бүх зүйлийг талархалтайгаар хүлээж аваарай гэж хэлмээр байна. Яагаад талархалтайгаар? Яагаад энэ зовоож байгаа хүмүүсийг би талархалтайгаар хүлээж авах ёстой гэж та бодож иж магадгүй. Яагаад гэвэл яг тэр сүнсний орон зайд яг бид одоо нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ, жинхэнэ одоо сүнснүүдийн гэртээ харих зам. Тэнд очиход магадгүй чамайг маш ихээр зовоож исэн, уурлуулж исэн, чиний үзэн ядж исэн хүн чинь чиний хамгийн дотны хайртай гэр бүлийн чиний гишүүн байх магадлалтай. Яагаад гэвэл хүн ер нь яад амьдрал дээр хамгийн хэцүү үед нь хамгийн хэцүү зүйл дээр хамгийн хайртай хүн чинь чиний дэргэд байж чамайг ингээд сурах гад туслах гад өнөөдөр ээж яах юм хүүхдээ хамгийн хайртай хүн нь хүүхд нь ялахад хүүхдээ өвдөөд одоо ханаа түрээд ч юм уу одоо ингээд өвдлөө гэхэд аваад эмнэлэг явдаг үстэй. Тэгээ эмнэлэгт очиод өстой сувлагчтай нийлээл өстой гар ургийн дарж байгаа л тариал яг тэр моментод бол хүүхэд зовоод байна те. Гэхдээ зорилго нь юу гэсэн? Ээж эмч хоёр нийлж чад хүүхдээ эрүүл болох гэдэг шүү дээ. Ордол чарлуулаад тариал хатгаад өвдгөөл те. Яг энэ шиг бидний амьдралд өнөөдөр тохиолдож байгаа нөхцөл байдал дээр та түүнийг нэг зүйлээс эдгэрлийг авах гэж, нэг зүйлээс төвшөнгөө ахиулах гэж энэ орчлон ертөнц дээр ирэхэд яг тэр хамгийн хэцүү таны одоо тэр зовоогоод байгаа, шархлуулаад байгаа, уйлуулад байгаа тэрэн дээр байгаа тэр нэг зөвүүн одоо гэж бодож байгаа тэр хүн чинь магадгүй тэр одоо сүнсний орон зайд таны хамгийн хайртай хүн буюу хамгийн дотны хүн чинь ирээд тэр нөгөө эмчтэй цуг дарж байгаа тариа хийж байгаа шиг ийм момент энд явагдчих магадлал байгаа аахгүй. Тийм учраас тэр хүмүүстэй талархаарай гэж хэлгээд байна. Яагад гэвэл та тэр зүйлээс сурах ёстой. Бүр энэ амьдралын асар том зорилго байхгүй. Тэгвэл та тэр зүйлийг сурах ёстой ирсэн учраас харин ч талархав штэ. Манай аав ээж намайг бага наснд минь хайрлаагүй мань. Намайг хаяа явсан маань. Миний хань ажил надтай надтай энэ хүн суугаад үр хөвгстэй болгоод битээр таарамж нийлэнгөө тэр нэг шархлаад уйлаад байсан. Тэр нэг амьдрал тохиолдоод байгаа хэцүү бэрхүүдийн энэ хүн чинь надад нэг зүйлийг сурах гад намайг эдгэх гээд ангаах гээд миний тэр нэг идébэр бохор одоо шарахыг одоо шахаж цэвэрлэх гээд одоо энэ орчлон ертөнц дээр надтай цуг учирсан юм байна штэ. Тэгээ хүн монголчууд ярьдаг үстэй учрах хэвээр хүмүүс хоорондоо л учирдаг. Энэ бол ийм л утга учиртай. Харин үүгээрээ бид нар яадгүй гэхээр хувь тавилангаа өөрөө зурдаг юм уу гэхээр тийм зурна. Бурхан зургийг зураад өгчлөө. Түүн дээрээ бид үргэлжлүүлээд илүү сайжруулахын тулд таны гар бие оролцоотойгоор зурах хэрэгтэй. Түүнгээд бид өөрсдөө за хувь тавилангаа өөрөө зурахгүй. Миний заасан зургаар л явъя да гэж ярьж байгаа хүмүүс болохоор хувь тавилангаа зурахгүй байна. Тэгвэл юу вэ? Нөгөө нэг хэцүү амьдрал ч юм уу таныг одоо нэм шаналгаад өвтгöd байгаа тэр амьдрал ингээд танд ирлээ. Түүнийг за энэ бол бурханаас одоо надад өгсөн амьдрал юм байна. Бурхны заасан зургаар л замаар л явж байна. Гэт юу ч хийхгүй гараа хумхаад засаж сайжруулахгүй өөрөө тэмцэхгүй хүлээн зөвшөөрж байгаа нөгөө талаас өөрөөсгөө л ойлголт олчиход байгаа. Харин үүнийг тэмцээд зураад сайжруулад засаад сайжруулад би энийг засах хэрэгтэй. Энэ бол бурхны зураг. Гэхдээ би энийг бурхантай цуг зурсан. Харин одоо би илүү сайжруулах гэж, илүү суралцах гэж би ирсэн. Нэгсэндээ бид нэр сургуультаа сураад маш сайн сурах юм бол зэрэг дэв байхад дараагийн одоо магистра ч юм уу доктор ч юм уу одоо хамгаалаад явна штэ яг тэрэн шиг сайжрах гэж л ирсэн. Ер нь л ингээд хүний дотоодод ер нь мэдрэгддэг ямар ч одоо хүсэл тэмүүлэггүй, зориггүй одоо нэг тийм хүмүүс одоо зориггүй амьдарч ялаа гэж бодъё тэгсэн ч гэсэн нэг юм дотоодд нэг юм зориг байдаг юуны ч төлөө амьдраад байгаа мэдгүй байна, амьдрал утгагүй байна гэж ярьсан ирнэ тэр хүн амьдрал гэдэг үстэй. Эцсийн мөчөд үхлийн зав дээр ирэхэд өхгүй төлөө тэмцээл гэдэг үстэй. Энэ хүний тэр дотоодод байгаа тэр сүнсний мөн чанар буюу нэг л ийм зүйлийн төлөө тэмүүлж идэг зоригтой байждаг. Энэ одоо жишээлбэл зүгээр жижиг одоо ингээд хүртэл тийм үстэй ингээд
одоо нөгөө өөрийг нь одоо ингээ алах гэж ч юм уу барих гэж байгаа зүйлээс зүхтаал байдаг, тэмүүлэл байдаг те аюулаас зүхтаж идэг. Энэ бол одоо хүний дотоод сүнсэнд нь байдаг тэр нөгөө код ахгүй те би ерөөсөл тэмцэх хэвээр зүтгэх хэвээр нэгсэндээ нэг зүйлийн төлөө тэмүүлээд байгаа. Юуны төлөө тэмүүлээд байгаагаа мэдэхгүй ч гэсэн сүнсэнд нь нөгөө зориг нь байдаг учраас тэмүүлээд идэг. Яг тэрэн шиг бид ер нь бол ийм хүсэл зоригтой одоо ямар нэгэн зориг тээж ирсэн учраас тэр зорилгоо биелүүлэхийн тулд тэр зүйлээс суралцахын тулд энэ орчлын ертөнцийн дээр ирсэн. Тэгэхээр өнөөдөр тайдтай яг юг одоо зөвлөх гээд байна гэхээр бид Бурхны заасан зургаар явдаг. Тэгтээ Бурхан хизээч буруу зураг зурдаггүй гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Харин тэр заасан одоо магадгүй би хэцүү амьдарч байвал Бурхан намайг угаасаа л хэцүү амьдруулахын тулд миний зургийг ингээд зурцсан байна гэж магадгүй бодож байгаа. Тэгвэл тэр биш юм аа. Зүгээр чиний алдаануудыг чи өөрөө засах ёстой. Засах явцдаа чи суралцах ёстой учраас Бурхны заасан зураг буюу тэр нэг том энэ амьдралын системийг босгочоод тэгээ тэрийгээ илүү сайжруулахын тулд буюу өөрөө хувь тавилангаа бүтээж дараагийн шилжилт рүү шилжихийн тулд бид энэ хорвоо ертөнцийн ирсэн. За тэгээд эрэхтэй бүгд бүр ингээ гэрээгээ байгууллаа те. За би яг энэ амьдралаар амьдрна. Тэгээд энэ надад болж ийн охин би сонгож штэ те. Чадах юм хүн хараад одоо сонгодог штэ те. За би хийчих юм байна. Гэ гарын үсэг зураг гэрээ байгуулдаг шиг бид тэр бидний сүнс тэр одоо те наашаа ирэхээс өмнө харсан. За би энэ амьдралаар амьдрахад угаасаа би чадах юм байна. За ийм заагаад бишрлөө тулгарх юм байна. Би юунийг ингэж давж чадна гэд сонгоод ирсэн. Тийм болохоор бид яа тий амьдрал дээр ямарваа нэгэн зүйл тохиолдлоо гэхэд эхлээд тохиолдог байхаа те ботход амар ёо өстө нэр яаж тэгж амьдардаг вэ? Өстө би гэд нэг мэдхэд нөгөө асуудал бэрхшээл зовлон нэрэхэд яадгийн ямар хэцүү юм бэ? Зовлон мэдээж ихэндээ те аимшигтай санагдана. Тэгээ дунд нь ороод тасаад тэгээ төгсгөл нь яадаг вэ? Амттай санагддаг. Ад жаргалыг мэдрүүлдэг. Тэгвэл яг одоо энэ зүйлийг нэг л мэдгээд яаж энэ зүйлийг би хизээж ийм амьдралаар амьдрахгүй ийм зүйлийг би чадахгүй байхад тэсэхгүй байхаа гэж ярьжсэн хүн нэг мэдгээд дунд нь орцсон, туулцсан, тэмцсэн, ард нь даваад гарчихсан байж ш. Тэгвэл яагаад тэгсэн байдгийг? Яагаад гэвэл та тэр зүйлийг чадна гэд таны сүнс сонгоцсон учраас тэр чадах чадамж хүч чинь таны дотоодод байсан байгаа байхгүй. Тийм учраас та түүнийг давж чадсан, түүнийг туулж чадсан байдаг. Харин бид одоо нөгөө Бурхны заасан зургаараа биш өөрөө хувь тавилангаа бүтээхгүй болохоор нөгөө нэг амьдралаа юм том зургаар нь харахгүйгээр бодохгүйгээр ухамсарлахгүйгээр бидний нөгөө мэлми хүрд болон тэр одоо сүнсний одоо тэр өгөгдөл мөн чанараа одоо ухамсарлахгүй болохоор бид нэр аар шархан ахархан зүйлийг хараад бүгдийг одоо за болий би угаасаа намайг одоо аав маань хайрладаг байсан юм чинь би одоо ингээд тэр нэг даалт ухамсартай янз бүрийн тэр мэдээлэл яваад буцаагаад яаж ийн хин хүний нэгэн алдаанаас суралцах биш бүр тэр алдааг тавтаад өөрөө сайн аав байхгүй бах өөрөө сайн ээж байхгүй бах өөрөө сайн хань байхгүй бах нэг хин нэгэн хүнийг хараад энэ намайг одоо хайрлахгүй байгаа юм чи би ч гэсэн энэ хүнийг хайрлахгүйгээд одоо тэр алдах сохрох явцын дундаа алдаа гаргаж сохрох явц явагдаад байгаа учраас бид яг тэр одоо зорьсон одоо өгөгдөл өөрлөг хүрээ тэр сүнсний даалгавраа биелүүлэхгүй байгаа ийм шалтгаанаас болоод нэгсэндээ нөгөө Монголоос одоо нэг гадаадд нэг сургууль сурах гээд очичоод миний зорилго юу вэ? Нэг том эмч доктор болоо Монголд ирээд эмчлэх гээдсэн чинь тэнд нэг ангид нэг дургуугийн хөрөгдөг нэг хүүхдэлээ гэж бодъё. Нэг одоо юу гэдэг нэг чангалаад байдаг багш байлаа гэж. Тэнгүү за болио би ер нь энэ сургуультаас гарлаа. Энэ хүүхд миний дургуй хүргээд байна. Би энэ ангиас гарлаа. Энэ багш надад дургуй юм байна. Би энэ мэрэгжлийг хаялаа гэж байгаатай яг үнэхээр адилхан байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо юу гэдэг та нэг урд насандаа сайн одоо хань байж чадаагүй байж болно шүү дээ. Тэгвэл сайн хань байж чадаагүй учраас сайн ханы хайр халамжийг мэдрэхгүй байх нь ямар байдгийг гэдгээр магадгүй таны хань ижил таныг хайрлахгүй халамжлахгүй зовоогоод байсан бол ямар зөвүүн байна гэд зөрүүлээд зовоогоод байвал та дахиад дараагийн нөгөө төрөлдөө дахиад нэг үйл үүрийг нэмээд. Тэгэхээр
Энэ бүх зүйлийг яг ойлгож аваад энэ зүгээр надад сурах хэрэгтэй юм байна. Гадны нөхцөл байдал буюу тэр одоо нэг хүний бас нэг адилхан үйл өөр яваад байгаа байхгүй холбоосоор нэгж байгаа. Магадгүй тэр хүн бас л нэг алтайгаа засгаа ирсэн шүү дээ. Тэр алтайгаа засгаад ирсэн тэр нэг амьдралд нь та бас оролцсон яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр ингэж одоо нөгөө үйл өөрийн тэр зам мөрн ингэж хоорондоо холбогдож нэгдэж байгаа учраас учрах хэвээр хүмүүс учраад байгаа. Түүнээс болвол тэнд нэг аягүй сайхан амьдрах хэвээр хүн танд туслахын тулд ч юм уу таны одоо тэр хайртай дотны хамгийн одоо тэр хайртай гэр бүлийн чинь гишүүн байлаа гэхэд одоо тэр сайхан амьдрах хэвээр байгаад танд туслах гад бас ирээ заваад байгаа бас биш. Тэр хүнд бас л яг бас нэг дутуу орхитулсан үйл өөр байгаа. Тэрнийх нь тэр өгөгдөл тэр нэг юм ингээд аягүй гой нэгдэж байгаа учраас та хоёр учирсан л байгаа. Нэгсэндээ би нэг байгууллага ажилуулж илаа гэхэд надад одоо нэг юм ресепшн хүнтэй харилцагч ухтагч хэрэгтэй байвал би ухтагч хайна гэжтэй. Тэгвэл яг нэг юм ухтагчаар одоо олон жил ажилласан ресепшн одоо хийцэн за тэгээд яг ажил хийж байгаа хүн над руу холбогдно гэжтэй. Тэгээд тэр хүнийг би ажилд аваад би тэр хамтран шиг яг энэ одоо орчлын ертөнцид энэ амьдрал дээр тань учирж байгаа бүх хүн бас л яг нэг үйл өөрийнхэн нэг дутууг нөхөх гээд суралцгаа явж байгаа. Та энд бас тэр хоёр нэгдэж байгаа л гэсэн үг ойлгож болох нь. Тийм учраас учрах хэвээр хүмүүс учирдаг гэж хэлээд байгаа. Тэгээд амьдрал дээр ирээд тэр бүх зүйлийг одоо мэдэж сураад ингээд бид одоо төвшөнгөө ахиулаад юм ухаарад дэше явах юм аа. Тэнгүүд бид нар одоо хүмүүс бидний одоо хүн төрөлхтний одоо тэр ухаарч чадахгүй, ухамсарлаж чадахгүй байгаагийн нэг одоо саад гацаа юу юм гэхээр үцэн яталт, гомдол гэдэг зүйл дээр өөрийнх нь тэр ухаарах гад ирсэн тэр одоо тэр гол мөн чанар буюу сүнсний зорилгон дээр маш том гацаа чагтыг үүсгчээд манай ээж бол муухан, манай аав бол муухан, миний надтай учирсан ирчүүд бол муухан намаа ингэж байна, миний эргэн тойронд юм байна гэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас та нэгсэндөө бурхантай хамтраад зурсан бурхны заасан зургийг өөрийнх нь тэр гоё засаж сайжруулах, өөрийнх нь тэр хувь тавилангаа бүтээх гар биеэ оролцуулахгүй хичээл зүтгэлээ оруулахгүй байна. Тэгээд бид энэ хорвоо ертөнцөөс угаасаа явна. За тэгээ яваад очисон чинь яасан? Нөгөө хийх ёстой зүйлийг хийгээгүй учраас дахиад буцаал за сураагүй штэ одоо буцаа яваа. Нэгсэндээ 10 дугаар ангид орох гээд би 9 дугаар ангийнхын хичээлийг сураагүй одоо чалгалтандаа унвал би сураагүй юм чи яхан буцаа уйлрна нэстэ. Яг тэрэн шиг буцаал ирнэ. Тэгээ одоо бол ингээд сайхан амьдрал ингээд одооны л энэ амьдрал надаа би дараагийн амьдралаа санахгүй штэ. Тэр нь ямар хамаатай ингээд хүснээр амьдрэх хүмүүс байдаг. Тэгвэл та санана. Яг одоо танд ямар мэдрэмж төрж байна. Та яг одоо зовлон мэдэрч өөлж байна. Ад жаргалыг мэдэрч баярлж байна. Яг энэ мэдрэмж чинь дараагийн төрөлж байна. Та яг энэ мэдрэмжээрээ байж л байна. Тэгэхээр тэр үед ч гэсэн та бүр илүү шаналхгүй тул, бүр илүү зовхгүй тул яг одоо байгаа амьдралаа маш талархалтайгаар хүлээж аваад энэ амьдралд байгаа надтай учирсан бүх хүмүүс би өөрөө сонгоцсон юм байна. Бурхны заасан зураг юм байна. Дээрээс нь тэр дээд ертөнцид магадгүй миний хамгийн дотны хамгийн хайртай нэг үеийн өөрийн холбоосоор холбогдох хэвээр би энэтэй туслах хэвээр хүмүүс юм байна. Сайн муугаараа. Тэгээ сайн муугаараа гэж бодохоор бид нар энэ орчлын ертөнцийн муу хүнийг үзье ядаад сайн хүнийг шүтэж бишэр дээдэлдэг. Энэ хүн надад тусалсан. Гэхдээ муу хүнийг бүр илүү сайнаас илүү хайрламар шүтмээр юм шиг надад яг энэ зүйлийг ойлгохдоо бодсон байхгүй. За тэрний үе хэцүү бэрхийг илүү их тэр хүн чамайг илүү их шаналгаж байна, илүү их зовоож байна гэдэг бол тэр хүнээс илүү их хэрчим энерги ялгарч. Зарим хүн бүр тэр зүйлийг ойлгуулахын тулд тэр зүйлийг мэдрүүлэхийн тулд бүр магадгүй архинд орж штэ архичин одоо юу гэдэг төгөртэй ч юм аав ээжтэй байх ямар хэцүү юм бэ гэдгийг чамд мэдрүүлэхийн тулд тэр хүн бүр энэ буйе золиослоод чамд сургахын тулд тэр амьдралыг сонгоод бүр ингээ хэцүү амьдралаар хажууд чинь бүр ингээ амьдрч штэ тэр танд ойлгох гэдэг штэ. Тэгвэл яг тэр зүйлийг ойлгож хүлээж авсан цагт таны амьдрал одоо шийдэгдэг буюу үг өгдөн штэ шав бэлэн болгоод багш гарч ирнэ. Энэ үг ерөөсөл үнтэй холбоотой. Бид энэ орчлын ертөнцид суралцах гэж ирсэн. Бүх зүйлийг ойлгоод ухамсарлаад ирэхэд
та өнөөдөр гудамжинд хэвчиж байгаа тэр архичин хүнийг хүртэл хараад та суралцаж эхэлдэг буюу тэр хүн хүртэл таны өмнө багш болж идэг. Харин та тэр хүний өмнө шав болж идэг. Түүнээс болвол багш шав гингод нэг гэгэрцэн хүнээр юм заалгаад би суралцах ёстой. Энэ хүн бол багш биш юм чинь. Энэ хүн миний амьдралд юу ч заах эрхгүй гэдэг өнцгөр харах юм бол энэ өөрөө хүн төрлөختний нөгөө дээшээ ахиж чадахгүй байгаа тэр сүнсний гацааны маш том эго байгаа даа. Тэгэхээр шав бэлэн болоход багш гарч ирнэ гэдэг үгний гол утга учир ерөөсөө энэ та энэ орчлын ертөнцид ерөөсөө нэгсэнтэй хоёр дүрээр ирсэн гэж ойлгож байна. Шав багш. Та багшилж байх үедээ тий бусдад одоо өөрийгөө даган дуурайлж багшилж байх үедээ бусдын амьдралыг зөв зам руу чиглүүлж тэгшдэг жидэг. Та шавийн дүр төрхөөр бусдаас те хэнийг ч ялгалгүйгээр өнөө 3 настай хүүхдээс хүртэл суралцдаг үсттэй. Тэ тэгвэл тэр 3 настай хүүхдийн тэр гаргаж байгаа үйлдэлийг ингээл юм болгоноос та суралцаад ингээд те хараад ингэж болохгүй юм биш үү? Тэгж болохгүй юм шүү. Нэлх нэрээ хүүхдээс хүртэл бид тэр суралцдаг штэ. Хүүхдээ гарлаа хуурайлаа буцаагаад үлгийтлөө. Ингээд эхэндээ чадахгүй. Ингээд л үлгээдээ ингээд эн чинь бас суралцж байгаа нэг хэв маяг штэ те. Яг энэ шиг бүх зүйлээс бид суралцж идэг. Түүнээс болвол сурна гингод л нэг сургуульд очиж сурах. Нэг мундаг одоо багшийн ивэлд орол сурах. Тэнгүүдээ тэр хүмүүсийг ингээл хараал те. Энэ сайн багш, энэ муу багш, би энэ сайн багшийн дагаад. Энэ бол ерөөсөө тэр бидний ахиж чадахгүй байгаа асар том одоо эгоны гацаа юм шүү. Гацаа юм шүү. Тийм учраас юм болгоноос бид суралцдаг. Юм болгоныг би харж ойлгож те. Тэр нэг муурнаас хүртэл суралцах юм байна. Туханаас хүртэл суралцах юм байна гэдгийг ухамсарлсан цагт хүний амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр та ерөөсөө энэ орчлон ертөнцид түрүү нийлсэнчлэн хоёр дүрээр ирдэг багш шав. Тэгэхээр та шав байхдаа бусдаас суралцаж өөрийнх нь замыг тэгшдэг жийдэг. Харин багш харагдах үедээ та бусдад сургаж бусдын замыг тэгшдэг жийдэг гэдгийг л маш сайн ойлгоорой. Тэгэхээр энэ хорвоо ертөнцид бид эрэхтэй өөрийнх нь хувь тавилан өөрөө сонгодог. Тэгээд бурхны заасан зургаар явдаг. Бурхан хизээж буруу зураг зурдаггүй. Бурхан чиний амьдралыг сайжруулахын тулд хамгийн сайн хувилбарыг сонгодог. Тэгээд бүх юм дардангаар явахгүй тэнд чамд сурах ёстой зүйл гэдэг учраас энэ нөхцөл байдал тулгарч байгаа амьдралын юм маяг юм шүү. Тийм учраас өнөөдрөөс эхлээд намайг зовоож исэн энэ хүн, намайг одоо гомдоож исэн энэ ээж маань, аав маань би хамгийн ихээр хайрлах ёстой хүн юм байна гэд тэр хүмүүсийг хайрлаад бүр тэр хүмүүст талархаарай. Тэгээд чин сэтгэлээсээ талархахад таны энэ дотоодод байсан энэ зүрхэн дээр байсан гацаа гараад эхэлнэ. Тэгээд юуныг чин сэтгэлээсээ орчлын ертөнцийн энерги хизээж андуурдаггүй шүү. Энерги бол хизээж андуурдаггүй. Та чин сэтгэлээсээ талархаад уучлахад танаас маш гоё энергийн чичиргээ хайрын долгио ялгарна. Тэгээ энэ хайрын долгионороо буцаад танд орчлын ертөнц хайрын долгионо илгээх болно. Тэгэхээр энэ бол таны сурах ёстой, ойлгох ёстой амьдралын чинь хамгийн чухал нэг зүйл байсан юм шүү гэдгийг бас та хэдтэй хэлмээр байна. За тэгээд тэдгээр хүмүүсийг чин сэтгэлээсээ талархаад уучлаж эхлэхэд тэгэд та үнийг ойлгоод сурчсан учраас дараагийн төвшинлөө алхан дараагийн ангид дэвшиж орох одоо боломж нь нэгдэж байгаа шүү дээ. Тийм учраас танаас үл өөр тавигддаг. Нөгөө завуугаад байсан асуудлууд танаас тавигддаг. Таны амьдрал өөрчлөгдөнө. Хэр байтугай таны энэ үлдсэн амьдралдаа хэцүү гэж бодож исэн бүх зүйлийг та арай өөр өнцгөөс харна. Тэгээд та өөрийгөө үлдсэн амьдрал чинь илүү гоё, аз жаргалтай, амар амгалан бусдыг хайрлсан амьдралаар та амьдрах болно. Тэгээд энэ нь таны дараагийн сүнсний замналыг чинь дараагийн төвшинлөө алхах гарц зам жим болж байгаа шүү. За тийм учраас та маань өнөөдрийн өөрийнхөө амьдрал дээр нэг анализ хийгээд за эдгээр хүмүүс ийм учиртай настай очирсан юм байна. Хувь тавилангаар очирсан юм байна. Надад нэг юм заах гэсэн юм байна. Харин ч надад хэцүү бэр хүнд хичээлүүдийг заасан байна. Өөрийнхөө одоо дүрийг хүртэл ингээд өөрчлөө заасан юм байна. Тэгэхээр тэр хүмүүсийг би хайрлах хэрэгтэй юм байна, талархах хэрэгтэй юм байна гэдгээр ойлгоорой. Тэгээд шав бэлэн болгоод багш гарч ирдэг. Бурхан хизээж
буруу зураг зурдаггүй. Энэ хоёр үгний утгыг ойлгуулах гэж хичээлээ. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Үлдсэн амьдралаа илүү сайхан амьдралаар амьдарч өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлж энэ амьдралыг ойлгоход, ухамсарлахад, гэрэлтэй замаар алхахад тусалсан өнөөдөр амьдралдаа учирсан бүх хүмүүст талархаарай. Тэр хүмүүсийг хайрлаарай.